Хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ нэг асуудал. Гэтэл одоогийн төсөл дээр жишээлбэл зардлын тооцоо хийсэн тайланд үнэн бодит байдлын үнэлгээ хийнэ гэдэг байна. Үнэн бодит байдлын. Одоо яг энэ шалгуураар жишээлбэл одоо Баярмаа гишүүн нарын одоо бидний гишүүдийн санаачилсан хувь хүний орлогын албан тухай хууль бол одоо энэ чинь ингээд болохгүй нэ гэж энэ чинь үнэлгээд нэг тэнд нэг дүгнэлт гаргаад ингээд өргөн мэдүүлэгдэхгүй юм л дээ. Энэ их хурлын гишүүд чинь бүгдээрээ тийм мэдлэггүй боловсралгүй их орныхаа эсрэг хүмүүс бас биш шүү дээ. Нэг асуудал шийдэж нэг газраас юм дутвал цаана альтернативаар алийг нөхөх үү? Аль бодлогын дэмжих үү? Энэ асуудлуудаа бас харна л. Тэгээд одоо ингээд өргөн мэдүүлэх төслийн бүрдүүлбэр хянах шатанд нь ингээд үнэлнэ гээд нэг босго тавиад. Хэлцэг шатанд нь дахиад ингээд энэ зардлын тооцоо төсөв төсснөөр дахиад энэ шинжилгээ тавина энэ төр гээд ах тусам. Энэ хувь санаачлагч нэн ялангуяа цөөнхийн бүлгийн гишүүд ирэхэд халтах гээд нэг би яагаад хэлээд байна гэвэл засагчийн өөрөө яамтай, бүтэцтэй. Асуудлыг боловсруулаад орох бүтэцтэй ингээд маасаараа хийж байгаа ажил эрх баригчид засгийн газрын бүтэцдэрээ тулгуурлаж бодлогоо явуулна. А нөгөө тал заавалчгүй чи ийм сайхан байх хэвээр гой хувцастай бай гэж хүн шахаж байгаа юм шиг. Энийг чи үзнэ бид нар болно болохгүй гэж үзнэ. Бид нар шийднэгээ дарангуулаад байвал энэ өөрөө дарангуулын хэрэгсэл болчихгүй гэж сайн харьяа гэж байгаа. Авааштай зүйл байхыг үгүйсэхгүй. Гэхдээ энийг хэдүүлээ сайн хянья. Ийм үйл явдал эцэстээ юу хөргөөнд хүрэхгүй гэхлээр одоо манай Батэрдэн гишүүн сууж байна. Батэрдэн дарга. Одоо малчны тухай хуулийг санаачлагчтэй нэг. Болно бүтнэ гэж баталчаад тэгээ одоо ингээ хэрэгжүүлж чадахгүй байна. Төсөв мөнгөнд байхгүй байна гэдэг ингээ шалтгаан хэлээ сууж байгаа. Энд чинь ямар ч шалтгаан хэлэх ёсгүй шүү дээ. Баталсан бол хэрэгжүүлэх ёстой. Дараа нь шууд хариуцлага ярьдаг болчих ёстой. Ингээд дэрвэл хууль батлахдаа энийг сайн анхаардаг болноо. Тэгээ зарчмын хувьд бол одоо энэ хуулийн төслийг хэлцгийг бол дэмжиж байна. Цаашдаа бид нар ярих өөр хин дунд бол маш олон асуудал байна. Яагаад гэвэл хууль тогтоох дээд байгууллага өдөртний үйл ажиллагааг зохицуулж байгаа учраас би бол энэ хоёр сайдын төрөний саналыг дэмжиж байна. Одоо байнгын орооны гишүүдийн тоолон болцсон салбарын сайд нь орж ирлээ гээл тэр байнгын орооны шийдвэртнх нөлөөлөл өөр сонирхол ороод ах энэ төр юм байхгүй. Байнгын ороонд ороод байнгын орооны гишүүний хуваар асуудалтай хандаад ингээд явж болно. Заавал одоо нэг байнгын ороонд энэ завгүй юм чинь гэж ингэж бид нар энэ асуудлыг харахаа болох ёстой. Манай ганц төмөр даргын төрөний тавьдаг санал зөв. Яагаад ер нь манай тийм жишг тогтцсон юм? Яагаад зөвхөн засгийн газартай холбоотой юм улс төрийн шийдвэр гарах үед болон цөөн хитгэн асуудал дээр ерөнхий сайд тэр танхимд залардгийг. Адилхан улсын хурлын сонгогдсон гишүүн мөртлөө яагаад энэ үйл ажиллагаанд тогтмол оролцож болохгүй юм? Тэгээ энэ хууль дээр гишүүдтэй холбоотой сахилга хариуцлагыг хэдүүлээ тусгаж өгвөл дарга юм, сайд юм гэж ялгуурлахгүйгээр бидний асуудлыг оруулах нь зөв баха. Би одоо зөөрөө тус бямцх дараад хэлээ. Энэ манай байнгын хорон дээр улсын хурлын дарга юу хараалагддаг юм байлээ. Тэгээд сүүлийн үеийн бүх хуралдаанууд бас яг өөрийн биеэр оролцоо сууж байна. Тэгээд та өөр үлгэрлэх гэж байгаа юм шиг байна. Ерөнхий сайд маань бас ийм байгаасаа, сайд нар маань бас ийм байгаасаа гэж хүсье. Баярлалаа.